За санацгаана. Хэдүүл энэ удаагийн дугаарт биткойн дээр нэг харьцан 35-тай авсан энэ арилжааг хэдүүл ярилцаад үзье. Яаж энэ арилжааг авсан, сигнал нь ямар байсан, зүг чигээ бид нар яаж олж ирсэн, бүх задрагааг нь хийд үзье. За тэгэхээр манай арга барил дээр бичигдсэн байгаа алгоритмын дагуу хэдүүл яцгаая. Бүх юмыг дистралаар нь те. Тэгэхээр яг одоогийн байдлаар та эдийн дэлгэхтэй өмнө сарын таймфрейм байгаа шүү. Биткойны сарын таймфрейм. Яг сарын таймфрейм гэхээр хамаг асуудал энэ ч шийдэгдэж байгаа те. За хэдүүл харах юм бол ерөнхий тренд бол дээш явж байгаа. Хэдүүл ингээ харах юм бол ерөнхий тренд бол дээшээ. Энд бол ингээ all time high байсан. Энийг бол бид нар эвдлээд ингээ дээшээ яваад байгаа. Тэгэхээр тренд явж явах үед хамгийн анхны лөвийн үеэр бид нар болж дэгвэл лонг ажиллаж ивэл ихгүйгээр. Хэрвээ энэ лонг маань цааш нь явахдаа гацаад буцаага доош ороод гэх юм бол түүл арай өөр хэрэг тийм ээ. Ямар ч гэсэн ихний удаад ерөнхий хүлээд бид нар эндээсээ дээш нэр яг орно гэсэн хүлээлттэй байдаг байгаа шүү. Окей. За тэгээд бид нар доош орж ирэхдээ хамгийн гол нь юу болсон бэ гэхээр доош орж ирэхдээ яг одоогийн байдлаар санаачлах доош байна. Бид нар харж байна хай үүсгэлээ, manipulation хийлээ, доошоо санаачлагтай яваад байгаа байхгүй. Гэхдээ энэ л өөрөө орж ирсний дараа маш сонирхолтой зүйлүүд болоод ирсэн. Юу гэхээр хамгийн нэгдүгээр volume profile бол доошоо шилжиж ирсэн. Та харж байгаа бол хамаг одоо мөнгөний цулуулга маань доор ороод ирсэн байна. Энэ бол нэгдүгээр. Хоёрдугаар селлерийн level энэ үүсэж байгааг та анзаараарай. Доошоо, дээшээ, доошоо гэд ихэнх хүмүүсийн одоо short хийж байгаа ихэнх хүмүүсийн stop loss-ууд энэ байгаа. Тэгэхээр хамгийн нэгдүгээр бид нар энэ зүг энэ газар руугаа бид нар татгаж байгаа тийм. Биднэрт ерөөсөө линк хэрэгтэй тийм. Бид нар амар урт хугацааны явал арилжааг ярихгүй. Биднэрт ямар ч байсан энэ level рүүгээ орж ирж байгаа. Энэ доороос энэ дээшээ орж ирж байгаа энэ хөдөлгөөн л биднэрт хэрэгтэй. Хүмүүсийн stop loss байгаа юу байгаа. Зах зээл энэ газар сонирхол үүссэн байна уу? Үүссэн байна. За тэгэхээр хэдүүлээ дээшээ явж байгаа тийм. За энэ сарын таймфреймing зүг чиг окей. Гиснес биткойны зүг чигийг сонирхож байгаа хүмүүс байвал тийм. Аль эсвэл long явах юм уу, short явах юм уу гэж сонирхож байгаа бол тэр нэг зүйлээс бол шалтгаална. Бидний ярьсан одоо энэ level шүү дээ, сарын level маань. Энийг хитүүлээ тухайн энэ кластераараа брик хийчих юм бол хэдүүлээ доор ажил ойр хавийн селлерийн зүүн рүү ороод ирнэ. Түүний дараа энэ ч юу болохыг харж агаад сул селлер байх юм бол дахиад дээш явна. Хэрвээ селлер маань хүчтэй эсрэгээрээ buyer маань суудах юм бол хэдүүлээ дахиад доош явна гэсэн үлээлт байгаа шүү. Окей. Тэгэхээр доор ажил 4 сарын төгсгөлд хэдүүлээ харъя те юу болов. За та хэдийн өмнө одоо 7 хоногийн таймфрейм харагдаж байна. Сарын таймфрейм дээр үүссэн байгаа тэр нөгөө нэг левел байсан гэсэн тийм ээ. Энэ левел нь болохоор энэ шүү. Найзуудаа. Энийг жоохон тодруулчих та. Зориулаад жоохон тодруулчих. Тэгэхээр энэ лүүгээ бид нэр дайраад байгаа гэсэн үг тийм ээ. За одоо хэдүүлээ 7 хоногийн таймфрейм дээр анализ хийгээд үзье. Бүх юмыг дистралийн даваа. Нэгдүгээр тийм buyer маань маш хүчтэй дээш явж байна. Одоо энэ доороосоо энэ газраас орж иж байгаа инхний buyer-ыг харах юм бол маш хүчтэй цогцолтоор дээш явцсан байгаа анзаараарай. Энэ бол түлхүүр кластер тийм ээ. Зах зээлийн зүг чигийг үзүүлэх чадвартай, шийдэх чадвартай түлхүүр кластер. За түүний дараа түлхүүр кластерудаас юу байгаа вэ гэхээр энэ зүйл маань өөрөө бас түлхүүр кластер. Селлер орж ирэхдээ маш их хэмжээний мөнгийг, маш их хэмжээний дельтаг энэ доошо буулгаад хэдүүлээ одоо footprint order flow-ыг хараад үзье. Маш их хэмжээний энэ дельтагтай улаан энэ market order-уудыг доор оруулж хайчаад тэгээд absorb хийгээд дээш гараа авцсан байгаа байхгүй. Absorb хийхдээ бид нар бас л түлхүүр кластераар absorb хийсэн байгаа шүү. Volume нь багасаад тэгээ энэ нөхрөөр absorb хийсэн. Volume нь багасаад delta нь ихсэд явцсан. Энээс хойш хэдүүлээ long харах боломжтой болсон байгаа байхгүй. Инээ хүртлээ нэ тий. За одоо хэдүүлээ өдрийн таймфрейм руу орцгоё. Бүх юмыг дистралийн дагуу хийн шүү, окей. Өдрийн таймфрейм дээр бидний энэ авсан арилжаа, энэ бол 4 сарын 20-ны арилжаа байсан байна. 4 сарын 20 хаана вэ? 4 сарын 20 гэдэг чинь энэ байна тийм ээ. За энэ арилжааг хэдүүлээ эндээсээ энэ хай хүртэл авсан болж таарад байгаа байхгүй. Ер нь бол хардаа та анзаарах юм бол манай Discord дээр, манай Facebook дээр тавигдсан сторинуудтай арилжааны одоо постууд энэ хөдөлгөөний дагуу бид рүүгээс бүгдэн дээр нь лонг аваа явж исэн. Одоо дахиад лонг аваад явж байгаа тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ харъя. Өдрийн таймфрейм дээр юу болж байгаа гэхээр санаачлаг угаасаа дээшээ байна тийм ээ. Санаачлаг дээшээ байна. Дээшээ энэ левел үүсгэсэн, левелийн manipulation хийсэн дахиад дээшээ явсан тийм ээ. За түүний дараа бид нар ийш орж ирээд буцаагаад pullback орж байгаа байхгүй. Pullback орох үеэр нь хэдүүлээ 4 сарын 20-нд buyer-ийн zone дээрээс хэдүүлээ long авч байгаа байдалтай байгаа шүү. Окей. За хэдүүлээ өдрийн таймфреймийн асуудлыг шийдсэний дараа хэдүүлээ одоо жижиг таймфрейм руу орё тийм ээ. За одоо хэдүүлээ 4 цагийн таймфрейм руу орцгоё. Бидний хараад ирсэн buyer-ийн zone бол энэ байна тийм. Одоо ингээд буцаагаад pullback орохдоо 4 сарын 20-нд хэдүүлээ энэ арилжааг авсан гэдэг байгаа buyer-ийн zone руу орж ирсний дараа энэчнээс long авсан байгаа даа шүү. Окей. Тэгэхээр 4 цаг дээр хэдүүлээ юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр хэдүүлээ анзаарах юм бол дээш явж байгаа buyer-ийн хэмжээнд дээш явлаа гэд маш хүчтэй импульс орж ирсний дараа хэдүүлэнд нь өөр liquidity байхгүйгээр хэдүүлээ энэчээ нэг селлерүүдийг зөхиод тэгээд дараагийн селлерүүд ерөөсөө энэчээ байгааг анзаараарай. Энэ хагас бүтэн санд доош нь нэлийн хүчтэй pullback ороод байж болох одоо бүх одоо buyer-уудыг тэгээд зах зээлээс гаргаж аваад хамгийн сүүлийн buyer-ууд одоо энд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ийшээ ороод ирэх юм бол market maker хэмжээнд бол энэ бол ашиггүй те хитрхи хол явах гэдэг. Тэгэхээр бүх buyer-уудыг авсны дараа хэдүүлээ эндээс long аваад байгаа шүү. Окей. Тэгэхээр 4 цаг дээр хэдүүлээ яах хэрэгтэй гэхээр setup-ийн хэмжээнд те бид нар zone-оос арилжаа хийж байгаа тохиолдолд алгоритм байдаг. Алгоритмын хэмжээнд хэдүүлээ санаачлах солихтой байна. Ёстой байдаг. Тэгэхээр хэдүүлээ одоо 4 цагийн wave-ийн хэмжээнд харах юм бол wave доош орлоо, wave дээш орлоо, wave доош орлоо. Энэ wave хамгийн сүүлийн яваад байгаа wave маань санаачлах солих хэрэгтэй. Хэдүүлээ энэ санаачлах солих wave-ийг хэдүүлээ харцгаая. Профайлаа татлаа доошо шилжээд одоо энэ бол яг буцаагаад ингээд long орсон хөдөлгөөн байгаад байгаа байхгүй. Long орохоос өмнө хэдүүлээ яасан бэ?
доош орж ирсэн селлерийг те маш хүчтэй селлерийг бариад обшорп хийгээд санаачлах солигдоод те хамгийн гол нь ерөнхий вэви мөнгө шилжсэний дараа хэдүүлээ лонг аваад байгаа байхгүй. Тэр 4 цагийн хэмжээнд хэдүүлээ энз байхад хангалттай. Хэдүүлээ одоо жижиг таймфрейм руу 1 цагийн таймфрейм руу шилжиж орцгоё. За 1 цагийн таймфрейм дээр хэдүүлээ харах юм бол те сүүлийн вэв маань доош орж ирээд ингэж орж ирээд ингэж орж ирээд энэ ч левел үүсгээд левелийнхаа manipulation хийгээд доошоо яваад тэгээ энэ ч дахиад левел үүсгээд те энэ левел дээр хэдүүлээ брейк хийж байгаа байхгүй. Окей. Хэдүүлээ харцгаа профайл татаад үзье. Профайлын хэмжээнд хэдүүлээ яг нэг газар дээр шилжих үеэр хэдүүлээ селлерийнхаа хамгийн сүүлийн левелийг брейк хийгээд ороод ирж байгаа байхгүй. Окей. Брейк хийгээд ороод ирсний дараа хэдүүлээ жижиг таймфрейм дээр бол те цагийн таймфрейм дээр левел хараад те хүмүүсийн одоо стоп лосс хаана байх боломжтой гэдэг газрыг хараад тэр газараас лонг харна гэсэн үг. Окей. Тэр хэдүүлээ цагийн таймфреймийг сайтар хараад үзье. Buyer man ороод ирсний дараа те санаачлал солигдоод buyer break хийгээд ороод ирсний дараа хэдүүлээ харах юм бол те breaking cluster байна. Энэ дээр breaking cluster орж иж байгаа. Энээс хойш хэдүүлээ харах юм бол те buyer, seller, buyer гэдэг энэ чи level үүсгээд хүмүүсийн stop loss те level үүсгээд энэгээр нь яг manipulation хийх үеэр нь хэдүүлээ лонг орж байгаа байхгүй нэрэлж байгаа. Хэдүүлээ харах юм бол одоо жижиг таймфрейм дээр энэ чи оролтынхоо цэгийг те оролтынхоо сигналыг яг энэ газар дээр хайж олно гэсэн үг шүү заяа. Хэдүүлээ энэ левелийг тэмдэглээд 5 минутын таймфрейм руу шилжиж байгаа. За энэ левел шүү. Окей. Хэдүүлээ энийг блоконд оруулаад энэ блокны доор liquidity байгаа гэдэг зүйлийг тодорхойлж тийм ээ. За та хэдийн дэлгэцсэн юм одоо 5 минутын таймфрейм харагдаж байна. За манай цагийн таймфрейм дээр тэмдэглээд оригдсон байгаа liquidity level байгаа. Түүнээс гадна би энэ 5 минутын бас 2 level-ийг тэмдэглэсэн байгаа шүү. Окей. Энэ тохиолдолд хэдүүлээ илүү гүнзгий manipulation бол хийж орсон. Шалтгаан нь юу байдаг вэ гэхээр жижиг таймфрейм дээр дахиад жижиг одоо liquidity level-үүд байгаадаа ерөнхийдөө холбоотой бид нар илүү гүнзгий manipulation хийж ордог байгаа шүү. Окей. За тэгэхээр хэдүүлээ харцгаая. Level рүү орохдоо анхнаасаа бол биднэрт бол сигнал өгсөн байгаа. Би бол энэ дээр ороогүй, амжаагүй. Уул нь бол орох ёстой байсан. Гэхдээ амжаагүй. Яасан бэ гэхээр бид нар level рүү орохдоо бид нар анхнаасаа бол шууд барилт үүсгээд тэгээд дараагийн энэ баарн дээр single manipulation гэдэг нэртэй сигналууд өгсөн байгаа. Хэдүүлээ яг дөрмийнхаа дагуу энэ ч бол орох ёстой. Тэгээд ер нь бол stop loss төхүүлнэ гэсэн үг тийм. Тэгэхээр арга барил болгон дээр систем дотор бичигдсэн байгаа stop loss гэж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бол яхаа аргагүй stop loss төхүүлнэ. Хэрвээ footprint оролтын сигналуудыг уншихыг сурахыг хүсэж байгаа бол манай YouTube дээр тавигдсан байгаа бүхэл бүтэн 2 цагийн үнгүй хичээлийг та үзэж болно. Түүний дараа илүү гүнзгий manipulation орохдоо хэдүүлээ энэ 5 минутын таймфрейм дээр manipulation хийж байгаа зүйлийг хэдүүлээ харна гэсэн үг тийм. Илүү жижиг таймфрейм орно тийм. 5-аас тийм доошоо manipulation харж байгаа бол 5-аас доош manipulation харж байгаа бол 1 минут руу шилжиж оролтынхоо сигнал бол хийх ёстой байдаг. Тэгэхээр хэдүүлээ одоо 1 минутын таймфрейм руу шилжчихье. За дайдын дэлгэцэн өмнө одоо 1 минутын таймфрейм байна. 1 минутын таймфреймийн хэмжээнд хэдүүлээ харах юм бол эхний левел дээр бол бид нэр manipulation бол сигнал ороогүй тулж очихдоо яасан. Левел рүү тулж очихдоо бид нэр цогцлын кластераар тулаад очсон. Биднийг барьсан юм өдрөөс харагдаагүй. Дараагийн удаад хэдүүлээ харах юм бол гартын үеэр бол биднийг дахиад барьсан байгаа тийм. Сигнал орохын тулд бид нэр левелийн цаана мөнгө шилжих ёстой байдаг. Левелийн цаана профайл шилжих ёстой байдаг. Энэ дээр бол тэмдэглэл болоогүй. Тэгэхээр энэ дээр бол орохгүй гэсэн үг тийм ээ. За дараагийнхаа левелийг хэдүүлээ харах юм бол энэ байна тийм ээ. Энэ левел маань. Энэ левел дээр харах юм бол аль хэзээний энэ ч бариад эхэлсэн байгаа анзаараарай. Энд бол бариад эхэлсэн байна. Тэгэхээр тэр үед дахиад тий бидний веб бол шилжиж байсан. За тэгээд хэдүүлээ цаашаа хараад явах юм бол яг энэ газар дээр бол веб шилжиж харж байна уу? Яг энэ газар дээр. Тэгэхээр эхнийх дээр нь болохоор хэдүүлээ зоосон, хоёр дахь дээр нь бол орлоо. Volume spike орж ирлээ, delta spike орж ирлээ. Дээш нэ гарч байгаа энэ buyer маань маш хөнгөн, маш сайхан дээш бол гараад ирсэн. Хинч биднийг бариагүй, цул buyer-ууд байгааг анзаараа. Ямар ч seller байхгүй. Доор нэг John seller байсан. Бусдууд дээр нь бүгд buy. Тэгэхээр энэ өөрөө оролтын сигнал. Хэдүүлээ харъя. Stop loss-а яг доор нь тавилаа. Оролтыг гэхдээ яг энэ газар дээр хийлээ. За тэгээд хэдүүлээ харъя. Bitcoin дээр байна шүү дээ. Bitcoin дээр ялангуяа Binance futures дээр арилжаа хийж байгаа хүмүүс тэ одоо алдагдaltaгүй одоо break even руу орохын тулд нэг харьцан 3-тай заавал харах хэрэгтэй байдаг. Хэрвээ centralized market дээр хэдүүлээ нэг харьцан нэгтэй харах юм бол хэдүүлээ break even руу ордог байх юм бол хэрвээ крипто дээр арилжаа хийдэг хүмүүс маань байвал та хэд бол мэдж байгаа тийм крипто дээр арилжаа хийхэд бол commission маш өндөртэй байдаг. Commission-ийнхаа үүднээс хэдүүлээ нэг харьцан 3-тай хааж иж бид нар break even руу ордог байгаа. Тэгэхээр бид нар нэг харьцан 3-таагаар энд бол өөрийнхөө break even-ийг бол авсан. Дээш ороод ирсэн энэ үеэр нь хэдүүлээ өөрийнхөө break even-ийг авсан. Түүнээс хойш үүнээс цааш бидний ажил ингээд дууссан тийм. Тэгэхээр хэдүүлээ ийм их ажлыг хийсэн те бид нар 7 хоногийн таймфрейм те сарын таймфреймээс эхлүүлээд бүгдийн доошо гүйлгэж явсараад энэ чинь арилжаанд орсон. Маш хэмжээний ажил хийсэн. Юуны тулд энэ ажлыг хийсэн бэ гэхээр нэг харьцан 35 та арилжааг авахын тулд энэ бүх ажлыг хийсэн. Та өөрсдөө бодоод үз. $100 рискэнд оруулаа. Оронд нь $3500 авлаа те. Тэгэхээр энэ хийсэн бүх ажил энэ бол үнцэнтэй зүйл тийм ээ. Тэгэхээр үүний төлөө бол бид нар ийм их хэмжээний ажлыг бол хийж болж байгаа. Окей. Тэгэхээр хэдүүлээ харцгаая. Тэр явсараа гал нэг харьцан 10-тай, 15-тай, 20-тай, 25-тай 30-тай буюу 35-тай арилж авсан байна. Окей. За иймэрхүү байдлаар хэдүүлээ энэ биткойн дээр авсан нэг харьцан 35-тай үнэхээр солид арилжааг ярилцаад үзлээ. Задлаад үзлээ. Ямар үднээс яах гэж авсан, ямар логикоор авсан, сигнал нь хаана байсан.
Энэ бүх зүйлийг хэдүүл ярилцаад үзлээ. Та сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд манай дараагийн арилжааны задралтуудыг харж сонирхоогоорой.